Гэтэл гинэд тэд холоос нэг юм олж хараад тэнд нэг чөтгөр байгааг анзаарна. Цэргүүд тэр даруй сандарч нэг нь бүр дохио өгөх үү гэж асууна. Манай Баатар тэр цэрэгт бэлтгэлийн дараа туршлах суусан болохоор өөрөө шийдгэж хэлнэ. Эцэст нь тэр цэрэг дохио өгөхгүй гэж шийдээд нумаа доошлуулна. Манай Баатар энэ шийдвэрийг хараад тайвширна. Учир нь түүний хийсэн сургалт үр дүнгээ өгч эхэлжээ. Чөтгөр гарч ирлээ гэд сохроор сандрах биш, болгоомжтой хандах ёстой байв. Тэр араатан хан руу алхасаар хурд авч эхэлнэ. Ханхуу нүдэ нийлгэн сайн ажиглаж, эн чинь мутацд орсон үнэг юм биш байгаа даа гэж бодно. Анчин ч зөвшөөрч, энэ амтан саяхан эзлэгдсэн бололтой, тийм ч аюултай биш гэж хэлнэ. Тэр чонмит араатан ханд авч үсрэхээр завдах үед анчин тэр даруй давтлахад бэлдэнэ. Ахлах Баатар Картер ханхуугийн өмнө орж түүнийг халахлан зогсох яг тэр мөчид араатан тэдэнд рүү дайрч ирнэ. Анчин тавьсан сумаа агаараар эсгэрүүл нисгэж тэр даруй араатныг нам унгаана. Ханхуу доош шагаахад тэр амтан аль хэдийн өвчгсөн хэвтэж байв. Баатар ойрхон тулаан болохоос мултарсандаа санаа амарна. Энэ хооронд манай Баатар түүний хар өнгийн хачин цусыг анзаарч яагаад ийм байгааг гайхна. Мөн яагаад шулмууд чөтгөрийн нөлөөнөөс гарч чаддаг хэрнээ эдгээр амьтад чаддгүй юм бол гэж бодно. Хөө сониучирхан чөтгөрт хазуулсан хүн ухаангүй гулууц шиг зүйл болж хувирах уу гэж асуухад анчин тийм юм байдаггүй гэж шууд няцаана. Манай Баатар зомбийн сүрэлтэд нүүр тулахгүй нь гэж дотроо амьсгаа авч тайвширна. Дараа нь тэр махыг нь идэж болох уу гэж асууна. Үүнийг сонссон Баатар бараг цочин ханхүү яагаад хараалтай мах идэх тухай бодож байгаа юм бэ гэж асууна. Анчин ч санал нийлж нэг удаа чөтгөрийн махны хэсгийг анчны ногтод өгсөн чинь тэр дороо үгсэн гэж ярина. Хүү урам хугаран ийм сайхан мах дэмий үрэгдэх нь гэж бодно. Баатар анчин хоёр ханхүү үнэхээр тэр махыг идэх талаар бодож байсанд бүр гайхна. Гэвч манай Баатар хүнс ховорцсон энэ үед ан хийх гэж байсан махаа идэж чаддаг байсан бол хичнээн хэрэгтэй байх байсныг сануулна. Гэтэл гинэт нэг цэрэг гүн орж ирээд хин нэгэн шархтчихлаа гэж хашгирна. Тэр нь жирийн харуул биш, харин хойд уурхай нэг ажилчин ажээ. Дараагийн мөчид нанаа ганцаараа сууж байтал Найтингейл гинт гарч ирээд уйдаж байна уу гэж асууна. Бяцхан охин айсандаа үсрээд нөгөө эмэгтэй найлахчихсандаа хурдан уучлал хүснэ. Найтингейл Анна одоо ч ажилтай, удахгүй ирэх байх гэж хэлнэ. Нана Анна одоо ч нөгөө бохир овоолгууд дээр ажиллаж байгаа юу гэж асуухад Найтингейл толгойд охино. Дараа нь Найтингейл сандал дээр сууж зуршлаараа Аннагийн цайнаас зөвшөөрөлгүй авч унна. Нана шинэ ажилласаа болоод баг зэрэг сэтгэлээр унсан нь илт байлаа. Ханхүү түүнд шархацсан харуулуудыг эдгээх үүрэг өгсөн. Ажилд нь дургуудаа биш харин шархацсан цэргүүдийг харах нь түүнд хитрхи аимшигтай санагдаж байв. Гэхдээ тэр айцаа давж чадвараа үргэлжлүүлэн ашиглаж чаддаг болохыг хүсэж өөрөө Анна шиг зоригтой байсан ч болоосай гэж бодно. Гэтэл гинэт Найтингейл хэн нэгэн ирж байгааг мэдэрч нэг цэрэг яаран орж ирээд "Нанад яаралтай доошо буугаарай. Их хүнд шархацсан өвчтөн чиний тусламж хэрэгтэй байна" гэж хэлнэ. Эмнэлгийн хэсэгт шархацсан ир тэсгийн аргагүй өвдөлтөөс авраач гэж ханхуугээсээ уйлан орилж байлаа. Тэр цэрэг амьд гарахын төлөө тэгэж орилж байгааг хараад манай Баатар сандарч энэ хүний түлэгдэлд хойд уурхайд уурын хөдөлгүүр эвдэрснээс болсон юм биш байгаа гэж бодно. Нанаа айсандаа чичирсээр түлэгдсэн уурхайчин дээр ойртон очиход аав нь толгойг нь зөөлөн илж тайвшруулна. Нанаа айцаа хүчээр дарж өөрийгөө нэг дор тайвшруулад бэлэн боллоо гэж хэлнэ. Хөшгийг түүний эргэн тойронд татмагц тэр гүн амьсгаа авч эд шидийн хүчээ дуудаж нөгөө хүнийг эдгэж эхэлнэ. Төд удалгүй шархацсан ир бүрэн эдгэрч яг шинхэн түүсэн үргэст хэмх шиг цэвэрхэн харагдана. Энэ хооронд аав нь охиныхоо эдгэх чадварыг анх удаа харж маш их гайхан бахархаж үүнийг жинхэнэ гайхамшиг гэж хэлнэ. Баатар Брайан ч бас нанагийн ачаар өөрөө өвхлийн ирмэгээс эргэж ирсэн шүү дээ гэж баяртайгаар хэлнэ. Үүнийг сонсоод ханхүү цочиж Брайанд дууга намсаг гэж хурдан хэлнэ. Учир нь нанаа түүнийг эдгэхдээ аав нь мдээгүй байхад нууцаар ирсэн байсан бөгөөд одоо дахиад ууртай аавтай нь ноцолдохыг хүсэхгүй байв. Шархацсан хүн ухаан орж бүрэн эдгэрснээ мэдээд өөрийгөө үнэхээр амьд гэдэгтээ итгэж чадахгүй байхад ханхүү Роланд энэ бүхэн үнэн гэж баталж түүний амийг аварсан хүн бол шулмуудын нэг нанаа гэж бахархалтайгаар хэлнэ. Тэр шөнө манай Баатар өрөөндөө буцаж ирэхэд Найтингейл түүнийг угтан "Чи яагаад нанагийн нууцыг ийм эрт дэлгэх хэрэгтэй байсан юм бэ" гэж асууна.
Тэр үед бид буцаж уурхаачин Нанагийн жинхэнэ хэн болохыг мэдээд цочирдсан тэр мөч рүү эргэн очино. Тэр хүн шулмууд чинь чөтгөрөөч юу дээ гэж айж сандран орилж эхлэхэд аав нь тэр дороо уурлан миний охин ямар ч чөтгөртэй холбоогүй харин чиний амийг аварсан хүн бол тэр гэж хатуу хэлж өгнө. Гэтэл уурхаачин гинэт босоод бяцхан охины өмнө өвдөг сөхрөн өмнө нь хэлсэн үгэндээ ихэд уучлал хүсэж амийг нь аварсанд нь гүнээ талархна. Одоо цаг руу буцаж ирэхэд манай Баатар энэ нь нанаг шулам гэдгийг нь илчлэхэд яг тохирсон мөч байсан гэж бодно. Учир нь бүх зүйл маш зөвөр эргэжээ. Дээрээс нь түүний хүчийг эрх саруудад чөтгөрүүдийн эсрэг ашиглах гэж байгаа бол шулам гэдгийг нь нууж явах боломж угаасаа байгаагүй. Тэр бас сүмийнхэн аль хэдийн Лонгсонг цайз руу явчихсан учраас түүний охидыг дарамтлах хүн одоогоор байхгүй гэж онцлоо. Эмэгтэй түүнээс "Тэгэхээр та бүхнийг эхнээс нь ингэж төлөвлөсөн байсан юм уу?" гэж асуухад хүү шууд тийм гэж хариулна. Цас цайз руу явах замуудыг хаачихсан далайн бомтууд миний хяналтанд байгаа. Тиймээс сүмийнхэн хөлийн хотод юу болж байгааг мэдэх ямар ч боломжгүй, шулмуудын эсрэг шууд арга хэмжээ авах нь бүрч боломжгүй гэж тайлбарлана. Энэ нь түүнд бүтэн 3 сарын боломж өгч байна. Тэр хугацаанд шулмуудыг муу ёрын дахин төрөл гэж боддог олон нийтийн үзлийг өөрчилж чадна гэж үзэж байв. Нанагийн саяхан эдгээсэн цэргүүд одоо түүнийг муу санаад хүн биш. Харин тэнгэр элч шиг харж байгаа гэдгийг тэр онцлно. Цаашид түүний чадварыг ашиглан бүгдийг эдгэж чадвал хүмүүсийн сэтгэл санаа улам дээшлэнэ. Иргэдийн оюун санаанаас ялгуурлыг авч хаяж чадвал бүгд аз жаргалтай болно гэж тэр бодож байлаа. Найтингейл манай Баатар энэ бүхнээр яг юунд хүрэх гээд байгааг ойлгохгүй тул та яагаад шулмуудын төлөө ингэж их юм хийж байгаа юм бэ гэж асууна. Манай Баатар дахиад л хөлийн хот нь гарал үүслэхээр ялгуурладаггүй. Шулам шиг үзен ядагддаг хүмүүс ч гэсэн энэ газар бусад бүх хүний адил амьдрах ёстой гэж хэлнэ. Энэ том төлөвлөгөөг сонсоод эмэгтэйнүүд томрон сэтгэлдээ тэгээд байсан чухал зүйлээ хэлэх гэж байгаа нь илт харагдана. Тэр өмнө нь манай Баатартай бүрэн үнэнч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ханхуу энэ илчлэлд гайхширч байхад эмэгтэй холбооны эгч нар нь олон жилийн турш ийш тийш тэнэж замдаа найдвараа алдаж ирсэн тухай ярьж эхэлнэ. Одоо тэдэнд зүгээр л аюулгүй аз жаргалтай газар хэрэгтэй. Эхэндээ цайз төдий байсан ч хамаагүй. Хүү эхлээд түүний энэ үгэнд баг зэрэг бодлоо. Гэхдээ дараа нь тэр үнэхээр бүх шулмуудыг хөлийн хот руу авчрах тал дээр нээлттэй болсныг ойлгоод бүр гайхширна. Гэвч эмэгтэй түүнийг шууд бодит байдалд буцаан "Хэрэв шулмууд цайзад ирвэл чи сүмтэй нүүр тулах болно" гэж сануулна. Хүү сүмийн төв нь маш хол шулмууд хөлийн хотоос хөдөлж байна гэдгийг мэдлээж зөвхөн надаас болоод Грей Касл хүртэл цэрэглэн ирэхгүй гэж тайлбарлана. Тэр аль хэдийн сүмтэй өрсөлдөхөөс нөлөө цуглуулж шулмууд энгийн хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарч чадах ертөнц бүтээхээр төлөвлөж эхэлсэн байв. Түүний мөрөөдөл бол ийм ертөнцийг эхлээд Грей Касл даяар магадгүй бүр бүх хаант улс даяар тэлэх явдал байлаа. Дараагийн дүр зурагт бид Грей Каслын нийслэл рүү очино. Морьтой цэргүүд зам даган давхиж байхад ахлагч нь гинт бүгдийг зогс гэж хашгирна. Тэр хүн цайзтай иргэн ирсэндээ маш их догдолсон бололтой. Хот доторх хүмүүс тэнгэрт салют бодуулж хотод дахин ирж буй нэгнийг угтан баярлана. Тэр хүн бол Грей Каслын нэгдүгээр ханхүү Жеральд Вимблдон. Манай Баатар энэ бүдүүлэг нийгэмд дайр зохиосноос хойш хэдхэн бүлэг өнгөрөөд байхад энд тесрэх бодисоор салют бодуулж байгаа нь бүр инээдтэй. Ямар тач хаалга нэгдэж Жеральд ханхүү хүмүүсийнхээ хамт хотод орж ирнэ. Дотогш ормогцоо тэр шулуухан өөрт нь ааваасаа авах ёстой зүйлийг авах гэж ирсэн гэж хэлнэ. Гурван с ижигтэй хүн гарч ирэн өвдөх сөхрөө даалгасан ажлыг нь бүгдийг хийсэн гэж мэдэгдэнэ. Жеральд дараа нь төлөвлөсний дагуу хааны харуулуудыг сольж чадсан уу гэж асуухад шадар хүн нь зарим асуудлаас болж төлөвлөгөө баг зэрэг саатсан. Зөвхөн хааны өрөөний хамгаалагчдыг л сольж чадсан гэж хэлнэ. Жеральд мөрөх авчаад би болон миний хүмүүс цайз дотор орж чадвал хангалттай гэж тоомжргүй хэлнэ. Шадранч тэднийг оруулахад саад болох хүн байхгүй гэж батлана. Хөгшин хүн дараа нь Жеральдын хувь тавилан гэлтгдэг тэнгэрийн од тэгш өдөр шөнийн шугамаас гарч энэ хагас бөмбөрцгөөс 4 сарын дараа алга болно гэж дурдна. Тэгээд Жеральд энэ одны хөдөлгөөн юуг бэлэгддгийг санаж байна уу гэж асууна.
Жералдын оюун санаанд бага насндаа дүү нартайгаа тоглож байсан дурсамжууд орж ирээд дараа нь тэр бодит байдалд эргэн ирж тэр од юу гэсэн үгтэйг мэдэж байгаа гэж хэлнэ. Энэ нь тэр эцгийнхээ тогтоосон сорилтын дүрмийг зөрчгöd бэлэн болсон гэсэн үг байв. Жералд одоо Грей Каслын хаан ширээг авна. Хааны өрөөний гадна хурч ирэхэд ханхүү нэг хачин үнэр анзаарч шадар хүнээсээ энэ цусны үнэр шиг зүйл юу вэ гэж асууна. Хөгшин хүн хаан нэг үйлчлэгч бүсгүйг өрөөндөө дуудсан. Тэр бүсгүй гарч явахдаа ажилтнууд солигдсныг анзаарсан тул түүнийг зайлуулах хэрэгтэй болсон гэж хэлнэ. Энэ байдал бүр сонирхолтой санагдах нь аргагүй. Учир нь тэдний ээж нас барснаас хойш хаан эмэгтэй хүнтэй ойртдоггүй байсан аж. Дотогш орохын өмнө хөгшин хүн одоо энд эргүүлийн харуул байхгүй. Тиймээс чөлөөтэй хөдөж болно гэж хэлнэ. Жералд хамраас хартаалгаад би харах шиг сэм шургалж орох гээгүй. Аавтайгаа хаан ширээний өвийн талаар ил тод ярихаар ирсэн. Хэрв яриа бүтэхгүй бол өөр арга хэрэглэнэ гэж хэлнэ. Тэр сэлмээ атгаад хаалгарууд өгөхөд цусны үнэр улам хүчтэй болно. Хаалганы завсраар шагаймагц цус харагдаж тэр шууд хаалгыг хүчтэй цохин онгойлгоно. Дотор нь түүний дүү зогсож байлаа. Харин Грей Каслын 3 дугаар хаан Уимбэлдэн цээжиндээ хутга зоолгосон чихтэй үхчихсэн хэвтэж байв. Энэ аллагын эзэн нь Грей Каслын 2 дугаар ханхүү Тимоти Уимбэлдэн байлаа. Ахтайгаа таарад Тимоти би үүнийг хийхийг хүсээгүй. Гэхдээ өөр арга байгаагүй. Яг л 1-р ханхууч энд ирэхээс өөр аргагүй байсан шиг гэж хэлнэ. Бараг тэр даруй 1-р ханхуугийн ард олон цэрэг гарч ирэн түүнийг бүслэн авна. Ахан дүүдээ чи энэ бүхнийг хэр удаан төлөвлөсөн юм бэ гэж асуухад Тимоти эцгийнээ гаргасан зарлиг яг л шатрын тоглоом шиг байсан гэж хэлнэ. Тэр дүрмээр нь тоглохыг хүссэн ч 3 дугаар гүнж бохир тоглож эхэлсэн. Дээр нь Жеральд ч өөрөө цэвэр тоглогч биш шүү дээ гэж хэлнэ. 1-р ханхүү бүхэл бүтэн хаант улсыг туулж нийслэлд ингэж яаран ирэх байсан гэж юу? Хэрв зурхаач шадар хүн нь хилж өгөөгүй бол гэж хэлэхэд нөгөө шадар нь ч бас 1-р ханхууг урвсан нь ил болно. Гэхдээ хөгшин хүн би хизээж худал хэлээгүй. Тэнгэр тэгш өдөр шөнийн шугамаас хөдлөх нь замаа алдсан нэгнийг илтгэдэг. Бас сүрлэгч зөвөндөг гэж тайлбарлана. 1-р ханхүү үүнд уурлан хаан чамд бүх давуу талыг өгч хамгийн хайртай хүн болгосон байхад чи аавыгаа алчглаа гэж дүүдээ хашгирна. Харин Тимоти огт ичиж зовлгүй инээмсэглээд хэрв яриа бүтэхгүй бол хааныг алахаар өөрөө ч бас энд ирсэн хүн шүү дээ гэж ахынхаа 2 нүрийг нүүрэн дээр нь хэлнэ. Дүүн ингэж хитрхи шулуун үннийг нүүр рүү нь шитгэхэд 1-р ханхүү бүх биеэрээ чичирч эхэлнэ. Дараа нь тэр чи зориуд намайг энд урьж бас хамт устгах гэж байгаа юм уу гэж асууна. Тимоти мөрөө хавчаад эгчтэйгээ ингэж эрт тулгарх төлөвлөгөө надад байгаагүй. Би энд үлдэж ахыг л устгахыг хүссэн гэж хэлнэ. Тэр бүр эгч нь энэ бүхнийг зарлиг бичигдэхээс ч өмнө олж харсан байсанд гайхаж байгаагаа хэлнэ. Цааш нь Тимоти Валенсиа хот нь эгчийнх нь Клеротер бомб шиг бөөн бөөнөрөө дайчин төрүүлдэг газар биш. Тиймээс эгчтэйгээ өрсөлдөх хангалттай том арвын бүрдүүлэхийн тулд заавал Грей Каслын титэм хэрэгтэй гэж тайлбарлана. 1-р ханхүү уурлан дүүрүүгээ дайрахад цэргүүд шууд оролцож нэг нь араас нь жадаар цохин өвдөг сөхрүүлнэ. Тимоти чөтгөр шиг инээмсэглэн ахыгаа хааныг алсан хүн болгож алуурчин гэж зарлан энэ хэргийнхэн төлөө цаазын тавцан тавиачна гэж хэлнэ. Цэрэг 1-р ханхууг барин дарж байхад тэр Тимотид чи намайг шүүх хэрэгтэй гэж юу? Би олон нийтийн өмнө чиний бүх гэмт хэргийг илчлэн гэж хашгирна. Гэвч Тимоти бүхнийг урьдчилж тооцсон байжээ. Ахыг цаазасны дараа Тимоти төгс гашуудаж байгаа хүний дүр бүтээж хаан ширээнд өрсөлдөх өөр хүнгүй болсон учраас бараг л хүч хөдөлмөр гаргалгүй хаан болно гэж тооцжээ. Тэр ахта бүр эгчээгээ харааж байгаарэ. Чамд тохиох энэ аимшигтай хувь тавилангийн буруутан нь тэр мэтэр хэлнэ. 1-р ханхүүгийн толгойд дахиад нэг дурсамж орж ирэх зуур цэргүүд түүнийг чирч гаргана. 1-р ханхууг урвсан тэр залтай үнэг Тимотиг хаан минь гэж дуудаж титэм аль хэдийн таних боллоо гэж хэлнэ. Тимоти түүнийг амаар магтан ажлаа сайн хийлээ гэж хэлээд дараа нь нэг хортой бололтой им гаргаж ирнэ. Өөрөө хожим урахыг хүсэхгүй байвал үүнийг залиг гэж тушаана. Тимоти эцэг рүүгээ харж нүднийх нь өмнө өгчихснийг хараад шүдэ хавран бохимдно. Дүр зураг өнгөрсөн рүү шилжиж Тимоти хаанд Жеральд хүчээр титмийг авах санаатайгаар нийслэл рүү ирж байна гэж мэдээлж байсан мөчийг харуулна. Тимоти үүнийг зогсоох төлөвлөгөө байна уу гэж асуухад хаан зүгээр л галзуу мэт нэмсэглэж хүүг бүр бодлуулна.
Дараагийн мөчөд хаан хутга гаргаж ирээд бүх хүчээрээ өргөн өөрийнхөө цээж рүү гүн шаан зоож Тимотигийн нүдэн дээр тэр даруй өгнө. Тимоти яг энэ бүхний голд зогсон хаан ширээний төлөөх тэмцлийг хэн хутгаж байгааг олох гэж ууртаагаар бодно. Тэр энэ бүхнийг эхлүүлсэн новшийг заавал олж хааны цустай хүнээр тогсны төлөө ямар үн төлдгийг нь үзүүлнэ гэж шийднэ. Хаан дээр өмнө нь орсон эмэгтэйчүүд энэ хэрэгт заавал оролцсон байх ёстой байв. Ямар ч тач бид дахин Хөлийн хотын шилтгэн рүү буцаж ирнэ. Сүүлийн үед энд бүх зүйл нилээд тайван байлаа. Уурхайд байсан уурын хөдөлгүүрийн туршилтын загварыг засчихсан. Өөр осол гарсангүй, чөтгөрүүд ч төвөг учруулаагүй. Манай Баатар хотын эдийн засгийг яаж өсгөх, хоосорсон төрөвчөө яаж дахин дүүргэх талаар тайван сууж бодож байтал Баатар нь муу мэдээтэй гинэт орж ирээд ханны цаана асар их чөтгөрийн сүрэг цугларчглаа гэж хэлнэ. Хөлийн ханны доор олон мангас хүзүүгээ таталтуулж байхад дээр нь зогссон цэргүүд тоо хэмжээг нь хараад айж сандарсан байв. Ванрыг ч мартаж болохгүй. Тэр угаасаа ердөө өндөг итгэхийн тулд аримд элсэн жирийн уурхаачин байсан шүү дээ. Нэг аратан шууд хананд дайран мөргөж бүхэл бүтэн ханыг донслогно. Тэр дайралт ханыг ч бас нилээд гэмтэн. Гэвч мангас тэр дороо газарт очиод чон төрлийн амьтад дараалан урагшилж эхэлнэ. Анчин төмөрсөх хүн бүрт чадаа бэлтгэж хурдан тушаана. Чоннууд яг дээр нь ирэхэд хайж байсан ванар бүх зоригоо цуглуулж ахлагчийнхаа тушаалаар араатнууд руу чад шаана. Нэг чон дээш гарч ирж амжсан ч ахлагч бууга гарган тэр дорн тархийг нь буудаж хаяна. Шууд аюул арилсны дараа төмөрсөх бүгдэд анхаарлаа бүү сулруул урдаал сайн хар гэж тушаана. Гэтэл гинэт нэг цэрэг хашгирч гидс нь гүн цоорсон байдалтай дайралтад өртөн унаж гэдэс доторх нь юм асгарч байгааг хараад ванрын гол харлах шахна. Яг энэ үед Баатар ханхуу хоёр хурч ирнэ. Баатар ванарт тайвшир бэлтгэлээ сана гэж хэлэхэд тэр цэрэг өөрийгөө татаж авч шархсан цэргийг эмнэлэгт хүрэг бусд нь байрлалаа хадгалж чөтгөрүүдтэй тулалд гэж тушаана. Ванар ийм сахилга баттай ажиллаж байгааг хараад ханхуу дотроо инээмсэглэж тэдэнд өгсөн тэр өндөгнүүд дэмий үргэлдээгүй юм байна гэж бодно. Гэтэл гинэт газар дээр нэг аимшигтай зүйл харагдаж манай Баатар хүртэл цочин найна. Анчинч мөн адил балмагдан өнөөдрийн жинхэнэ гайтай асуудал энэ бололтой гэж хэлээд бууга гаргана. Манай Баатрийн толгой энэ авраг этгээдийг хараад эргэлдэж эхэлнэ. Биологийн бүх дүрмийг эвдсэн мэт зөвүүн мутант мангастай ингэж нүүр тулна гэж тэр хизээч бодоогүй. Цэргүүд түн рүү сумнууд бороо шиг харвагч яг л танк руу шүдэнд шидэж байгаа юм шиг л нөлөөгүй байв. Сумнууд нь уул шиг зузаан хуйгийг нь мөргөөд буцаад ойж байлаа. Цэргүүд одоо яах вэ гэж ахлагчаа ширтэх хооронд тэр мангас алхах бүрдээ газрыг бүхэлдэн донсолгож байв. Илүү их галын хүч хэрэгтэйг ойлгосон манай Баатар бууга бэлтгэж тушаана. Мангас хангалттай ойртоход тэд зэрэг буудаж эхлэгч энэ нь яг л T-Rex-ийг усан буугаар зогсоох гэж байгаа мэт үр дүнгүй байлаа. Буу хүртэл энэ мангасын эсрэг бараг юу ч хийж чадахгүй байгааг хараад цэргүүдийн айдас улам өснө. Ханхуу тэр даруй тайвшир гэж хэлээд дэд ахлагч Ванерт хідэн хүн аваад агуулхаас динамит авчир гэж тушаана. Тэр тушаалаа тарааж бүгдийг сонсгох гэж байтал авраг мангас тэдний хамаг хүчээрээ босгосон ханыг балбаж нураана. Энэ мөчөд ханхуу тэд ёстой дууслаа гэж бодно. Тэр энэ мангас ийм хэцүү байна гэж тооцоогүй байсан тул байдал бүр муутахаас өмнө яаралтай ухар гэж тушаана. Хан нуран унах тэр мөчөд Найтингейл нисэн ирж манай Баатрийг аюултай уналтаас аварна. Газар дээр буугаад хүү чи энд яах гэж ирвэ гэж асуухад тэр эмэгтэй санаа зовоод ирсэн. Санаа зовсон нь ч зүв байжээ гэж хариулна. Дараа нь энэ мангасыг яаж зохицуулах гэж байна вэ гэж асуухад манай Баатар надад бас нэг нууц арга бий гэж хэлнэ. Яг тэр үед Ванер динамит барьчихсан гүйж ирнэ. Манай Баатар тэр даруй галлуурыг асаагаад динамита мангасын хөл дор шид гэж хашгирна. Ядуу ванар энэ 8 насны мөчөд үхтлээ айж байсан ч эцэст нь галлуурыг асааж динамита доор нь тавиад өөрөө сандран гүйж холдно. Галлуур шажигнасаар дуусах мөчөд асар том дэлбэрэлт болж мангасын гидсэн тусна. Хүмүүс мангасыг газар саван амьгүй унахыг хараад ялалтын хөдөлгөөн хийж эхэлнэ. Ханхуу яг л шалгалтаа онцгсон хүн шиг инээмсэглэж байтал баяр хөөр нь удаан үргэлжилсэнгүй. Учир нь ахаад олон аратан архирсаар ойртож байлаа. Эдгээр нь ердийн амьтад байсан ч тоон аимшигтай их байв. Цэргүүд бамбайгаа өргөхөөр сандран хөдөлж манай Баатар бүр алмайрч зогсно.
Нэг зэрлэг гахаа архиран тэдэн рүү шууд дайрахад газарт хөвтөж байсан нэг цэрэг нэг охин тулалдаан руу орж ирэхийг хараад нүдэндээ итгэхгүй. Гэхдээ тэр жирийн охин биш. Тэр бол Анна, бас тэр огт жирийн эмэгтэй биш гэдгийг бүгд ойлгох ёстой. Анна мангас руу огт айлгүй ширтэж хүчээ дуудаад гахаа руу шууд гал шиднэ. Дөл яг онж гахаад амьдаар нь шарахад манай баатрын ирүү унчих шахан болж харж буй зүйлдээ бүрэн цочирдно. Манай баатар өөрийгөө бүр муу санаж Аннаг зөвхөн хот байгуулалт, барилгын ажилд л хэрэгтэй хүн гэж бодож тулалдаанд түүний үүргийг хизээж тооцоолоогүй дээ харамсна. Тиймээс л аюулд өртүүлэхгүй гэж түүнийг эмнэлгийн хэсэгт байлгаж байсан. Гэтэл тэр яаж энд гарч ирснийг огт мэдсэнгүй. Баатар Брайн өвдөг сөхрөн хатагтай Анна ханхуугийн аюулгүй байдалд санаа зовоод ханан дээр ирнэ гэж зүтгэсэн. Би түүнийг зогсоож чадсангүй гэж хэлнэ. Уг нь манай баатар нанагийн чадвараар эхлээд олон нийтийн бодлыг шулмуудын талд зөөлрүүлээд хүмүүс шулмуудыг хүлээн зөвшөөрч эхэлсний дараа Аннагийн оршихуйг нийтэд ил болгоё гэж бодож байсан. Гэтэл энэ нууц аль хэдийн задраад явчихжээ. Хүү тэр даруй Брайанд Аннаг хамгаал гэж тушаахад Найтингейлд ч мөн адил үүрэг өгнө. Энэ хооронд Анна итгэлтэйгээр ураг шалхаж цэргүүд түүнийг тойрон хамгаалан зогсно. Шийдэмгий харцаар тэр гараа өргөж, дүлсийг асаан, ханан дүүссэн нүхийг галан ханаар таглаж, мангасуудыг цааш нэвтрүүлэхгүй болгоно. Түүний галан хүчний сүр хүчийг хараад манай баатар бүр мэл гайхна. Гэвч мангасууд тэр дүл дундаас ч гарч ирсээр байв. Тэр үед хүү Анатай нүдэрээ тулгараад яг юу хийх ёстойгоо ойлгоно. Тэр шууд баатрын гараас бууг шүүрч аваад мангасуудын толгой руу онлон буудаж эхэлнэ. Ханхуу өөрөө тулаанд орж байгааг хараад бүгд цочирдно. Манай баатар бууга үндийлгэн цэргүүддээ жадаа бэлдээд урагш дайр гэж уриална. Түүний тод хүчтэй хоолой бүх орчныг эзэлж энэ хан энэ хөлийн хотоо хамгаал гэж тушаана. Хотынхоо төлөө тулалдна гэсэн энэ уриалга бүгдийг бадрааж хүн бүр тэр араатнуудыг унагахад бэлэн болно. Хэсэг хугацааны дараа үлдсэн сүүлчийн чон олон суманд оногдон амьгүй унахад цэргүүд эцэст нь ялалтаа мэдэрнэ. Баатар нутаг дэвсгэрээ амжилттай хамгаалсандаа үнэхээр алмаарч байтал ханхуу гинэт Аннаг санаж тушаал өгч тулааныг удирдаад байсаар түүнийг бараг мартчихсан байснаа ойлгоод бүр сандрана. Одоо энгийн иргэний аримд түүнийг шулам гэдгийг яаж тайлбарлах вэ гэж дотроо өмнө. Гэтэл эргэн тойрноо хараад тэр нэг гайхалтай зүйлийг анзаарна. Хинч түүнийг чөтгөрийн дахин төрөл гэж дуудаагүй. Харин бүгд хүндэтгэлтэй харж байлаа. Манай баатар энгийн хүмүүсийн ийм хандлаад бүр мэл гайхна. Аннагийн галан хүч түүнд өөрт нь аимшигтай санагдсан ч бусдад харин итгэл талархал төрүүлсэн бололтой. Эцэст нь Анна ханхууны өмнө ирж зогсоход хүчээ хит их ашигласнаас туйлдсан байсан тул шууд ухаан алдан яг манай баатрын цээж рүү драмтай гаруунна. Дараагийн дүр зурагт бид Гарсагийн орд харш байрлах Телериотер бомтод очино. 3 дугаар гүнж эцэг нь нас барсан тухайн мэдээг авна. Захааны дагуу түүний ах Жеральд 1-р ханхуу аллахын хэрэгт холбогдож одоо харуулуудад хоригдсон аж. Тэр өөрийгөө алаагүй харин дээдсийн шийдвэрээр цаазын ял авчээ гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ мэдээ Гүнжийн Баатрыг бүр гайхшруулж бүх юм маш с эж гтэй санагдана. Хэсэг эргэлцсэний эцэст гүнж ах нь жаахан байж болох ч үхлийг өөртөө хүсэх хэмжээний муу биш гэж хэлнэ. Тимоти бүх бурууг Жеральд руу тохиж олон нийтийг хурахыг оролдож байна. Гэхдээ Грей Каслийг бүхэлд нь гартаа авах тийм амар биш учраас төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй гэж тайлбарлана. Баатар нь одоо ч толгоогоо гашуулган Тимоти яагаад ийм юм хийдэг байна? Хаан ч үргэлж түүнд илүү талтай байсан биз дээ гэж гайхна. Тэгэхэд гүнж шууд үннийг хэлнэ. Тимоти надаас айж байгаа. Хар тугийг хараад бүр чичирч байгаач тэр хэлнэ. Тимотигийн энэ алхам угаасаа шаардлагагүй байсан. Тэр аавынх нь үхлийн бурууг Жералдад тохох гэж байгаа ч хүн бүрийг өөрт хуурч чадахгүй. Хэрвээ Грей Каслийг бүхэлд нь атгахыг хүсэж байвал илүү урт, нарийн, тогтвортой төлөвлөгөө хэрэгтэй болно. Тиймээс өөрөө ч төлөвлөгөөгөө түүнд тааруулж өөрчилнө. Маргааш Грей Касл руу далайд гарна гэж шийднэ. Баатар нь Тимотитэй шууд нүүр тулж тулалдах гэж байна уу гэж асуухад хэрв Тимоти 5 жилийг дуустал хүлээж зарлиг байглаараа дуусахыг хүлээхгүй юм бол би ч бас тэхгүй гэж хэлнэ. Баатар нь бүх хаант улс одоо хааны үхлээр гашуудж байгаа байх таа гэж санаа зовно. Гэтэл гүнж ёжилж чи намайг бас нулимс унгаасай гэж хүсээд байна уу гэж асууна.
Баатар яаран үгүй гэж хэлээд өвдөг сөхрөн дараагийн тушаалыг нь хүлээнэ. Тэгэхэд гүнж хар флотын ахмадыг над дээр авчир. Бид аль болох хурдан далайд гарна гэж тушаана.